тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд шинэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болж байна. Нэгдүгээр студид сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мис ажиллаж байгаа. Мэдээж баасан гарагт бид бас эрхэм хүндтэй зочтой урьж оролцуулж ярилцдаг байгаа. Тэгээ өнөөдөр Жавхлан Чаргуул хувьцаат компани ерөнхий менежер инх цэцэгтэй мэдрэмжийн хаваалцъя гэд. 12 сар бол маш гоё мэдрэмжийн сар байдаг тийм. Энэ одоо сэдвээр ярихад бэлэн болсон байна. Эрхэм зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. За та хоёртаа бас энэ өдрийн минь төргий. Тэгээд энэ нэвтрүүлэг хүрж байгаа цагийн мэндийг бүх үзэгчтэй бас хүргье. Баярлалаа. Манай радиог 104.5, 84.5 долгионоор та автомашинаараа замун 3W1045 цэгийн вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээ сонсох боломжтой. Бас түрүүн зочин маань хэлээ те үзэгчдтэй гэсэн. Тэгвэл үзэх бол боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжээр дүрстэйгээр нэвтрүүлэг маань хүрж байгаа учраас та бидэнтэй ойрхон байгаарай. Яагаад гэвэл өнөөдөр бэлэгтэй. Заяагийн өмнө байгаа бэлгийг бид нар бас ингээд маш гоё сэдвээр ярилцаад одоо өгөхөд бэлэн болсон байна. 12 сар мэдрэмжийн сар гэж ярьсан маш гоё ингээд гэр бүлийн баяртай хамтдаа бас мэдрэмжээ хуваалцдаг, хамтдаа сэтгэл зүрхээ бас ойлголцдог, ярилцдаг сар. Тэгэхээр яг одоо гэрэлтмийг сонсож байгаа эрхэм та ингээд гэр бүлийн радио 104.5 пэйжээр хурж байгаа лайв стриминг доор 12 сар буюу шинэ жилээр ямар мэдрэмжийг хамгийн их мэдэрдэг вэ? Тэр мэдрэмжүүдээ бичээрэй. Тэгэд бид Чудо Монгол гэсэн одоо тий Чудогийн нэрийн бэлгийг одоо гардуулахад бэлэн байна. За тэгээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа хоёр байгууллага байна. За эхнийхийг нь би хүргээд явъя. Мам доктор. За ээжүүд бол ерөөсөө гэр бүлийнхээ одоо эмч тий эрүүл мэндийн манааных нь одоо ерөнхий сайд байдаг. За тэгэхээр энд зориулсан мам докторийн маань маш олон одоо төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн. За бидний одоо сурталчилж байгаа бүтээгдэхүүн юу вэ гэх юм бол сургуулийн одоо багц цэцэрлэгийн багц байгаа. За миний өмнө байгаа энэ одоо 11 бүтээгдэхүүн буюу 8 төрлийн 11 бүтээгдэхүүн бол цэцэрлэгийн хүүхдийн дархлаа дэмжих багц байгаа шүү. Тэгээ 330 мянгаас 300 болоод гэмдэрчж байгаа. За сургуулийн хүүхдийнх нь болохоор 280 мянгаас 250 болоод гэмдэрж байгаа. Тэгээд мам доктор гэдэг ингээ харах юм бол энүүгээр ингээ хайгаад пэйж нь болоо таад маань дэлгэрэнгүй мэдээлэл аваад захиалж болно 7227 5225 гэсэн утсаар захиалаарай. За мөн мэдээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа мэдрэмжээ хуваалцъя. Чудагийн хамт олондоос баярлалаа. Түрүүн яхаа хараагүй хэлжсэн мам доктор бол нөгөө ээжүүд маань өөрсдөө хүүхдүүдтэй гэр бүлийн гишүүн болгондоо эмч юмаа гэдэг үүднээс урьдчилан сэргийлэхийн багцыг Монгол уламжлал аргаар ингэж гаргаж ирсэн болол харин Чудагийнхаа маань хөршөөсөө манай Монгол оронд амьдарч байгаа гэр бүлийн гишүүн бүрт нь эрүүл бүтээгдэхүүнийг хүргэх зорилготойгоор бидэнтэй хамтран ажиллаж байгаа маа. За тэгээд тэр тусмаа 12 дугаар сар мэдрэмжийн сар гэж яриад байгаа штеп. Мэдрэмжийн сар маань юугээр онцлог байдаг вэ гэхээр шинэ жил болдог. Тэгээд шинэ жил болохоор чин гэр бүлийн гишүүдтэй буюу хүүхдүүдтэй, хамаатан садныхан хүүхдүүдтэй, ажлын газрын хамт олонныхон хүүхдүүдтэйгээд баярын бэлэг боох энэ хүндтэй ажлыг хэн нэг нь дааж авах хэрэг болдог штеп. Тэгээ хаанаас бэлэг олох вэ гэж бас их эрэл хайгуул болдог. Тэгвэл энэ эрэл хайгуулыг нь Чудагийнхан маань хөнгөвчилж өгж байгаагаараа бидэнтэй хамтарч байгаа. За миний яг урд байгаа хоёр бэлгийн хайрцгийг та бүхэн харж байгаа болоо гэж бодож байна. Энэ яг ийм хоёр багц гарсан байгаа. За хоёр багцын үнийн хувьд гэх юм бол бас боломжийн. Эхний багц нь 21600, за хоёр дахь багц нь бол 18800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Нэг гой зүйлийг нөгөө олноор авах гэж байгаа хүнд дуулгах юм бол 10 бэлэг авбал нэг бэлэг нь үнэгүй гэдэг урамшуулал явж байгаа. Тийм учраас та бүхэн яг доор гарч байгаа утсаар холбогдоод захиалаад хөргүүлээд олноор нь бэлэгтэй аваарэ. За ингээд Чудагийн хамт олонтой баярлалаа. Холбогдох утсыг нэлээд өгье 76 тэг 32 33 одоо байгууллагаас нь шууд авах юм бол одоо тий яг энэ үнээрээ авна. За тэгээд 10 дээр нэмэх нэгээ авнаа. За тэгэхээр өнөөдрөөс орж байгаа Жавхлан Чаргуул хувьцаат компани маань болохоор яг энэ Чудаг оруулж ирж байгаа байгууллага байгаа шүү дээ. За тэрнээс өмнө их цэцэгтэйгээ бас танилцъя. Ямар мэрэгчлэр тий яг энэ компанид хэдэн жил ажиллаж байгаа талаар бас хуваалцаач.
За сайн байна уу? За манай Жавхлан чарга улс байгууллага маань болохоор ер нь бол импорт гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад яг 18 дахь жилийнхаа ойн дээр ирсэн байна. 18 нас хүрч байна. 90 цент хүлээ. Тийм. За би өөрөө болохоор ер нь бол санхүүж мэрэгжилтэй. За Жавхлан чарга улс компанид ороод яг одоо 3 дахь жилийнхаа ойн дээр ирж байна. 3 жилээ. Гэтэ энэ тоонууд нь ямар гоё явд юм бэ? Гоё явд юм бэ За гэдэг. яаж вэ? 18 нас хүрж байгаа байхгүй. За 3 дахь жил гэдэг чинь бас л нөгөө хүүхдэр бодох юм бол нөгөө хилд бүрэн орцсон, хөлд бүрэн орцсон хүүхдийг хилдэг байхгүй юу? Тийм учраас эн чинь тоонууд нь их гоё явж Би байна. гайхалтай шүү дээ. Яагаад юм бол гэ тий. Тэгээ танайх бас ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд оруулж ирд юм байна. Бид хоёрын хувьд бол яг одоо хамтарч байгаа бүтээгдэхүүн гэвэл чуудаа байна тий. Чуудаа бол ерөөсө 5 төрлийн эрүүл сүнс бүтээгдэхүүн байгаад байгаа шүү дээ. Тэгээд энэ дотор ингээд 5 төрлийн дахиад ингээд том жижигээрээ ч юм уу савлгаагаар ингээд бас өөр ялгаатай. За тэгэнгүүт танайх яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүд хаанаас тий ямар брендийн бүтээгдэхүүнүүд оруулж ирж байгаа вэ? За манайх болохоор одоо ер нь бол 10 орчим улсаас ер нь бол яг импортын чиглэлээр хүнсний бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. За одоо болохоор та бүхэнтэй хамтарч байгаа Чуда брэнд маань болохоор PepsiCo корпорац буюу Оросоос оруулж ирж байгаа Чуда гэдэг сүм бүтээгдэхүүн байгаа. За Орос улс маань өөрөө болохоор яг ингээд дэлхийн нийт сүм бүтээгдэхүүнүүдийг яг ингээд сүм бүтээгдэхүүнүүдийнх нь ингээд чанараар нь жагсаах юм бол эхний 5-т ордог улс агаад. За тэгээд Чуда брэнд маань өөрөө яг Оростой болохоор эхний 3-т чагсдаг юм сүм бүтээгдэхүүн байгаад байгаа. За Чуда брэндийн сүм бүтээгдэхүүн маань өөрөө болохоор яг цэвэр 100% үнэний сүүгээр хийгдсэн. За тэгээ өөртөө нэг шаардлагатай ашигтай бактериуд болон Б амин дэмүүдийг агуулсан байдаг. За Б амин дэм нь өөрөө болохоор мэдрэлийн системийг бэхжүүлэх, тархины үйл ажиллагааг нэмэгдүүлэх гэсэн нөгөө нэг юм давуу талуудтай. Тэгээд нөгөө нэг Чудагийн йогурт маань ашигтай бактеритай учраас нөгөө нэг хэдүүлэнгийнх нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих. За тэгээд нөгөө нэг гэмтэлтэй болон ашиггүй микрофлора бодисуудыг нөгөө нэг бууруулах төвшөнд ажилладаг учраас хэдүүлэх нь хотоод гидсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд маш үр дүнтэй байдаг гэсэн утгатай. Тийм байна. За яг одоо дахиад бас зарлаад өгье. Бидэнтэй хамт байгаа одоо айл гэрийн эзэгтэй бүсгүүчүүд маань тий. За тэгээд ирчүүд ч байж болно. Гэрлэний бас маш олон ирчүүд сонсдоо шүү дээ. Тэгэхээр шинэ жилийнхаа баярынхаа 12 сарынхаа тэр баярын гоё мэдрэмжүүдийг бичээрэй. Тэгээд яг одоо хүрээд ирсэн байгаа энэ гоё бэлэг маань одоо танаа гэр бүл тайртай хүүхдүүдэд чинь одоо азтан болох юм бол яг хамгийн гоё сэтгэл хөдлөх юм бол очих боломжтой. Өнөөдрийг ирсэн зочин маань бас хамгийн нэвтрүүлгийн төгсгөлд бас шалгаруулнаа бид гурав ярилцж байгаа. Тэгэхээр уралдаад бичээрэй. Тийм, unboxing хийчлээ л дээ. За. Энэ хайрцаг баглаа бодлоо одоо жишээлбэл нэг юм дотроо ингээл бүгдээрээ ингээл орсон байдаг штэ ингээл яг ингээл шахацлдаач гэдэг юм уу те. Гэтэл ямар нэгэн байдлаар одоо эмгтээчүүдэд хамгийн ойрхон нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнийг нэг тус нь хийчихэл ингээл unboxing хийж гэнгээл ингээл инфлюенсерүүд ингээл бичээд байдаг штэ. Яг тэр шиг мэдрэмжийг би саяглаа. Яагаад гэвэл бүх юм нь тусдаа ингээд орсон байгаа байхгүй. Ингээд бүр ингээд нэг нэгээр нь гаргаж авахд надад амар сонирхолтой байгаа учраас хүүхдүүдэд маань бүр илүү сонирхолтой байх болов гэдэг мэдрэмж бол надад төрлөө. Тэгээ би бүр доторх бүтээгдэхүүнүүдийг харуулах гээд ингээд урдаа гаргаад ирээд тавьчихсан байгаа даа шүү. За манайхан тэгээд гоё комментууд бичээрэй. Тэгээд одоо давуу талуудыг бол ингээд сая хэлж дээ дархлаа дэмжин одоо вегийн төрлийн витаминтай учраас ийм за эслэгтэй ашигтай бактеритай учраас ийм тэг хүний биед байгаа тэр одоо сөрөг одоо муу зүйлсүүдийг ч гэсэн бас ингээд бууруулдаг гэдэг ингээд хэлж байна. Тэнгүүт одоо юу гэдгийг тэг гэр бүлүүд танахаас яг энэ бүтээгдэхүүнүүдийг авахтаа дараа нь ямар бас сэтгэл хуваалцдаг бол хамгийн гол нь ингээд нэг юм хэрэглэгчд мэдрэмжээ хэрхэн нэг юм мэдрэмжээ хуваалцаад баярлалаа тий маш гоё бүтээгдэхүүнтэй шүү эрүүл шүү гэж хэлж байгааг сонсох бол тэр дотор ажиллаж байгаа хүний бол жаргал үсттэй. Тийм. Одоо нөгөө хүнсний худалдаа борлуулалтын компани учраас нөгөө нэг хэрэглэгчийн сэтгэгдэл бидэнд хамгийн чухал байдаг. За яг бүтээгдэхүүнийг хэрэглээд ямар сэтгэлдтэй байгаагаас эхлүүлээд бид нар дараагийн нөгөө нэг үйл ажиллагаа маань төлөвлөгдөж явдаг ч гэдэг юм уу тий. За тэгэнгүүт ер нь бол бид нар Чуда бүтээгдэхүүнээ ер нь бол томоохон сүлжээ дэлгүүрүүдээр ер нь бол амтлагат худалдааг амралтын өдөр бүрээр ер нь бол зохион байгуулж байгаа. За тэгэнгүүт амтлагат худалдаан дээр нөгөө нэг юм амтлаад яг ингээд сонирхож байгаа хүмүүсээс ингээд сэтгэл сонсоход бол яг нөгөө нэг ингээд шууд ингээд сүү амтагдаж байна. Тэгээд дараа дахиад сонгохоор юм байна. Хүүхдтэй сонгоод аваад өгөхөд нөгөө нэг юм эргэлзэхгүй ч юм уу те айцсгүй ингээд сонгох сүм бүтээгдэхүүн байна гэдгийг дандаа нөгөө нэг юм эрэг сэтгэлдлүүд ирдэг. Тийм ч болохоос бид нар нөгөө нэг юм хэрэглэгчтэй нөгөө нэг сонголтыг нь төхөн байлгах үүднээс амтлагат худалдааг ер нь бол тогтмол зохион байгуулах чиглэлтэй явдаг байгаа. Та амтлаад үз, амтлаад сонголтоо хийгээрэй гэдэг нөгөө нэг сонголтонд нь нөгөө нэг алхам ойртуулж байгаа гэх юм уу? Санал болгож байгаа тий. Ааха. Шууд сонгорой гээгүү амтлаад үзээ гэж тэгдэг.
Тэгээд яхаарахгүй нөгөө амтлаад үзэхлээр дахин амтламар тийм амт байдаг л да. Тэгээд энэ бабалтай яг энэ йогурт байгаад байгаа. Би бүр энийг жишээлбэл ярмаар байна. Жишээ энд манай ой 8 сартай хүүхэд дурлсан гэж. Тийм дурлсан. Тэгээ эхлээд болол дөнгөж хийнгүүт чинь энэ бабл нь хат байгаад байгаа штэ. Энд нь бол идэг байхгүй юу? Тэнгүүт жоохон дарж байлгаж байгаа зөөлрүүлжингүүд энэ маш хурдан манай гэрт дууссан. Би уг нь аваа идэг авч очсон боловч ингээд дууссан. Тэгэхээр энэ бол манай гэр бүлийн байнгын хэрэглээ болсон гэсэн үг. Тэгэд насны хувьд гэвэл твтэйгээд идэхэд бол манай ой 8 сард идэж байгаа учраас тараг бор хоолнд орсон бол идэж болмоор юм бэлээ гэж бол бодогдсон. Тэгэд яг хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа маш олон цензурыг тавьж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж энэ нөгөө нэг хугацаа гэж байгаа. Тэгээ хуршуусаа ингээд нөгөө нэг зөөврлэж авчирж байгаа учраас энэ хооронд нөгөө тээвэрлэлтийн асуудлууд ч гэсэндээ гарч ирж байгаа шүү дээ. Энэ болгон дээр хэрхэн яаж анхаарлыг тавьж хатуу чанга явж байна. За бидэд болохоор нөгөө нэг Оросын улбаны улсын Москвагаас ер нь бол тээвэрлэлт маань хийгддэг гэсэн үг. За тэнгуут үйлдвэрлэхээс үйлдвэрлэлд босонгууд бид нар чинь тээвэрлэлтийн хоног эхэлнэ. За тээвэрлэх машиндаа тавьдаг шаардлага маань болохоор за бүтээгдэхүүнийг хадгалах гормон юу юм бэ гингүүт. За ийм цэлстэй ийм температур дээр хадгалах ёстой мэн гэвэл ачиж байгаа машин маань хүртэл тэр температураа тогтмол барьж нөгөө нэг бидний агуулга дээр ирэх хүртэл ер нь бол тээвэрлэгээ гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө нэг аль болох нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ чанарыг алдагдуулахын тулд зохиост хэмжээнд дээр нь тээвэрлэлтээ үргэлжлүүлээд за агуулга дээр ирэнгүүт зохиос хэмжээтэй хөргүүрт агуулгатай хадгалаад за дэлгүүрүүд рүү очиж пудалдаалагдахтаа болсол хөргүүрийн тасагт байршуулна уу гэдэг. За бүтээгдэхүүн маань өөрөө болохоор нэг юм санамж буюу тип хэсэгтэй байгаа. Тэрэн дээр болохоор энэ бүтээгдэхүүн нь 2-оос 4 Цельс дээр юм бол хадгалагдах ёстой. Та тэгэхээр хөргүүрт хадгалаарай гэдэг нөгөө юм санамжийг бас хүмүүст бид одоо нөгөө ээжүүд, эхчүүд нэгч нар чинь одоо бид нар чинь нөгөө бүтээгдэхүүн сонгож авахдаа мэдээж хугацаа нь юу юм, орц найрлага нь юу юм гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Тэнгүүд бид нар нөгөө нэг хугацаанд тодорхой заагдсан араас нь ямар температурт хадгалах ёстой вэ гэдэг хэсгүүд нь айгүй тодорхой нөгөө хүний нүдэнд маш өртгөөц хэсэг дээр байгаа болохоор бас хэдүүлээ бүтээгдэхүүнээ сонгож аваад ер нь ямарваа бүтээгдэхүүн авахдаа нөгөө нэг хадгалах температур нь юу юм бэ гэдгийг айгүй сайн хянж үзэх юм бол нөгөө нэг бүтээгдэхүүнээ яг нөгөө нэг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр өөрөө хэрэглэхэд илүү тустай байна гэсэн утгатай. За манайхан комент бичиж эхэлсэн байна. За. Цаамаа чуудаа гоё шүү. Хамт олонд нь амжилт хүсье гэсэн бол. Өмнө Алинка бас хай гэж орж ирсэн биш үү? Өө тийм ээ. За Алинкагийнхаа хайг бас мартаагүй тий. Хүүхдийн бэлгэнд ороход асуудалгүй, аюулгүй, гоё амттай юм байна лээ гэсэн байна. Батцуур уран чимэг маань ой 8 сард маань нэмээтэйгээ дурлсан яг энэ нь гинэ. Яг сая бабл барьж ирсэн шүү дээ. Очроод мөнх цэцэг маань өдрийн мэнд бүсгүүчүүдээ гэсэн байна. За манайхаа өдрийн мэнд дамжуулахаас гадна яг гоё шинэ жилийнхаа мэдрэмжийг хуваалцаарай тий. Ямар мэдрэмжийг 12 сард авдаг вэ? Хамгийн гоё мэдрэмж чинь юу вэ? Тэгээ тэр гоё мэдрэмжүүдээ хуваалцсны дараа тэндээс бид нараас азтан шалгаруулад хөөрхөн хүүхдүүдэд нь чуудаа Монголынхаа бэлдсэн байгаа гарын бэлгийг өгнө. Тэгэхээр заавал одоо тэр гоё мэдрэмжүүдийг авмаар байгаа шүү. Тийм мэдрэмжээ өгөөрэй. Өдрийн мэнд яг гоё мэдрэмж байна л та. Хамт байгаад баярлалаа гэдэг. 12 сар гарангууд танд төрдөг гоё мэдрэмжүүдээсээ бидэндээ хуваалцаа. Тэр мэдрэмжээ дахиад нэг ингээ гоё гаргаж ирээсэй гэж хүсэж байна. Сая хугацаа гэж ярьсан. Тэгээд тэр хугацаан дээр болоод жишээлбэл сүн бүтээгдэхүүнүүд чинь бас нэг янз янз байдаг шүү дээ. Зарим нь маш урт хугацаатай. Маш урт хугацаанд 5-6 сар марч юм уу те. Тэгээд зарим нь бол маш цөөхөн хугацаатай ингээд байгаад байдаг. Яг энэ хугацааны тал дээр мэдээлэл өгвөл урт хугацаатай сайн байгаад байд юм уу? Хугацаа нь арай богино сайн байгаад байд юм уу? Яг энэ дээр бас нөгөө яг урт нь муу богинохон сайн гэсэн бас нөгөө нэг яг юм хатуу нэг юм барьсан юм бол байдаггүй. Бүтээгдэхүүн бүрийн өөрийнх нь нөгөө нэг онцлогтой хамааруулаад нөгөө нэг яаж байгаа. За бид нар яг чуудаа дээр болохоор өөрөө сүм бүтээгдэхүүн гэдэг утгаараа ер нь бол нөгөө нэг хамгийн богино хугацаанд барьдаг гэсэн үг. За ер нь бол яг үйлдвэрээс гарахтаа яг нөгөө уудаг буюу энэ нөгөө босоос автай йогурт маань нэг 35 хоногийн яг нөгөө нэг юм амьдралын мөчлөгтэй гэх юм да тийм хоногцоо хоногийн савнтар амьдрах юм байна шүү дээ. За тэнгуут энэ нөгөө өөрөө дотроо нөгөө ямар нэгэн нөөцлөгч бодис болон нэмэлт ямар нэгэн хими агуулга байхгүй гэсэн утгатай. Тэгэхээр хэдүүлээ сүм бүтээгдэхүүнийг сонгож авахдаа ер нь бол яг хугацаанд нь заасан өдөрт нь хэрэглээ явахад бол ер нь асуудалгүй байдаг. За манайх болохоор нөгөө нэг импортын компани гэдэг нөгөө нэлээд олон брэндтэй гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг гаднаас импортын албандаа ер нь бол нөгөө нэг ингээд хамгийн сайн ингээ баримтлагдаг зарчим маань болохоор ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн ингээ нэг судлаад оруулж ирэхдээ ер нь бол орц найрлагын хамгийн түрүүнд ингээд хавтгаа гэсэн үг. За орц найрлаганд нь ингээд хүний биед ингээд хорт хавдар үүсгдэг бодис байна уу байхгүй юу? Орц найрлага нь яг юу байна? Тийм.
тэдгээрийг ер нь бол хамгийн түрүүнд нөгөө нэг бид нар ингээд шалгаад шүүгээд тэгээд тэрэн дээрээ тэнцэн бүтээгдэхүүнүүдэд бас оруулж ирдэг гэсэн утгатай. Тэнгүүд чуудаа маань өөрөө нөгөө нэг бас сүм бүтээгдэхүүн. За тэгээд нөгөө нэг хэрэглэхэд ийм авсаархан савлгаануудтай гэсэн үг. Одоо жишээ нь бид нар нөгөө нэг хүүхдтэй нэг ширхгийг өдөрт нь ингээд цайны цагаар уугаараа гээ өгөө явуулахад зориулсан 115 г йогурт. За 260 г-тай нөгөө нэг ийм босоо савлгаатай йогурт маань болохоор одоо бид нар өөрсдөө тий нэг юм хоолны дуршил хөдөлсөн үедээ ч юм уу яг нэг дуршлаа бууруулахад таргалахгүй. Яаж таргалахгүй тэгснээс өлсөхгүй байх уу? Тэгэнгүүт яг нөгөө нэг савлгаа нь авч явахад нөгөө нэг хялбар учраас хідүүлээ нөгөө цүнхлээд ч юм уу ингээ хажуудаа барай явахад юм эвтэйхэн байхаар ер нь бол тиймэрхүү сав баглаа бодол тэгээд орц найрлагуудыг аюулсан хардаг байгаа. Манай энэ 200 г-тай нөгөө нэг юм сорултай йогурт байгаа. Нөгөө нэг юм коктейл байгаа. Коктейл. Энийг хүүхдүүдээс аюул нөгөө нэг яг нөгөө 200 г учраас нэг удаадаа уугаал дуусахад яг болохоор тиймэрхүү нөгөө нэг зориулттай байгаа. Энэ коктейл бүр шоколадтай нь бол бүр үнэхээр тасархаа нэг тийм гоё десерт идээд байгаа юм шиг сороод байгаа юм шиг яг нөө мэдрэмж өгдөг. Яг мэдрэмж гэхлээр би одоо жишээлбэл гүзээлцэнд дуртай. Тэгэнгүүт манай баясагчлалээр шоколадтай дуртай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөө хүний амтлах мэдрэмжийг олж мэдрээд тэрийг нь ингээд бүтээгдэхүүн болгож гаргаж өгөөд тэгээ өдрийн нөгөө витамин өөртөө хэрэгтэй ашигтай бактериудыг ингээд цуглуулад энэ нэг хайрцаг дотор хийцэн байна гэж бодохоор маш их судалгаа ахтай тий. Тэгээд яг энэ Оросоос оруулж ирж байгаа энэ брэнд маань Оростой яг хэр үн цэнтэй брэнд байгаа вэ? Хэр Оростой 3-т гэсэн. Тийм. Тэгээд тэгэхээр тэрийгээ бас дөнгөж сонсож байгаа хүмүүс маань дахиж хэлж өгөөсэй гэж хүсэж байна. За дахиад хэлэхэд ер нь бол нөгөө нэг дэлхийн яг сүн бүтээгдэхүүн дээр бол Орос улс маань өөрөө ихний 5-т чагсдаг байгаа. За 5-т чагсдаг улсын маань одоо яг чуудаа брэнд нь өөрөө улстай болохоор ихний 3-т яг чагсдаг сүн бүтээгдэхүүнээрээ. За тэгээд чуудаа нь өөрөө нөгөө нэг юм арцсан десерт, коктейл, йогурт, удаг йогурт, тэгээ нөгөө юм бабл гам гэсэн нөгөө нэг юм нэр төрлүүд нь бол нэлээд олон төрөлд хуваарлагдчихж байгаа. Тэгээ бид хэд мэдээж аль болох нэр төрлүүдэд нэмээд хүний нөгөө сонголтонд нь дэм болохоор тий олон сонголтноос аль нь яг өөрт тохирох нөгөө нэг амт байна гэдгээ сонгож авахын тулд аль болох олон нэр төрлөөр ер нь бол оруулж ирэхийг зорж ажиллаж байгаа. Тэгээд бас тэр олон төрлөөсөө за яг нэг гүзээлцэнтэй ийм амттай байна гэдээ амталсан ч бас надад гүзээлцэнтэй нэрстэй таарчж болно шүү дээ. Тэгээд амталж үзэж байгаад яг тэр нөгөө таарсан өөрийн амтан таарсан төрлөө сонгож аваарэ гэд амтлагаа тодтолтонд юм бол сүлжээдлүүрээр ер нь бол зохион байгуулад байгаа гэсэн үг. Тийм байна. Нэрээ мэдрэмжээ хуваалцаарай гэж хүмүүсийг явсан гэж хэлээд байгаа шүү дээ тий. Хуваалцаарай бичээрэй гэж. Тэгээ өөрсдөө ч гэсэн гоё 12 сарын мэдрэмж. За тэгээд хүмүүст бас бэлэг өгөх мэдрэмж гээл тий. За тэгээ яг ийм гоё олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд игээд бас одоо хэрэглэгчдэд ингээд өгж байгаа мэдрэмж гэл маш олон зүйл байна л да. Нэг цэцгээс бас 12 сар ямар мэдрэмж илүү их одоо онцгойлдог вэ? Тэр талаараа хуваалцаж. Би одоо 12 сар болохоор яалтчгүй нөгөө хүн болгон төрдөг шиг юм нөгөө нэг гацуурыг нөгөө нэг ингээд засах, чимэглэх тэр үеийн мэдрэмж бүр ерөөсөө ингээд яг 12 сарын 1 болоод өглөөс ирэнгүүт л шууд тэр мэдрэмж төрдөг. За ингээ хүүхдтэй яалкын засч өгнө шүү. Хамт засах мэдрэмжтэй нөгөө нэг яалкны хамгийн дээр байгаа одын хүүхдээрээ тавиулж байгаа мэдрэмж ч юм уу те. За тэгээд байгууллага хамт олнороо өөрсдөө нөгөө байгууллагын гацуураа засах мэдрэмж нөө чимэглэх. Тийм. Тэгэл бид хэд чинь одоо нөгөө нэг юм хүнсний компани учраас нөгөө ингээ бэлэг байгаа тэр бэлгүүд маань эзэдтэй очоод яг эцсийн хэрэглэгч маань аваад хэрэглээ сэтгэлээ хуваалцаж байгаа. За тэнгууд байгууллагын ажилтнуудаа бас ингээд нөгөө нэг бэлэг өгч байгаа. Тэгээ нөгөө нэг юм хүнийг баярлуулад тэгээд тэр нэг бэлэг авсан хүн маань өөрөө нөгөө сэтгэлээ хаваалцаж байгаа үе хамгийн гоё байдаг. Гэх юм уу? Яг тийм юм байна. За тэгвэл асуулт асуусан баясаа хичээс асууя. 12 сар гарчлаа. Ер нь гарах гад байна гэж уншиж байхад ямар мэдрэмж төрж байна? Яг нөгөө түрүүнд хэлдэг шиг нөгөө гацуураа засах. Тэгээ гацуураа засахаас гадна надад тэгээ тэр гацуурыг орой ажилласаа тараад ингээ гэртээ бөөнөрөө цуглдсан шүү дээ тий. Тэгээ нөгөө гацуураа засангаа энэ тэндэг нэг баахан гэрлүүд ингээл үлгэж байгаа л тий. Тэгэл оройдоо ингээл нөгөө харанхуй учраас гэртээ тод гэрлүүдээ унтрахаал бүх гэрлүүдээ хасаагаал нөгөө гацуурынхаа гэрэлтэй энэ тэнд үлгсэн гэрлүүдээ хасаагаад тэнд ингээд яста жинхнээс одоо эморхон эмороод ярих нь яриад хөвгөлтөд тэр бүр аюу гоё мэдрэмж. Тэгэл тэрийг бол ингээл 12 сард бол өстой бүхэл өстой нэрээ тултал нь хэрэглэж авъя л гэж боддоо шүү дээ. Ашиглаж авъя тий. Өстой нэрээ атаархтал нь дараа жилийн 12 сарыг тэсээ ядан хүлээтлээ тий. Надад бол гоё мэдрэмж. Хамгийн гоё нь бас нөгөө бибидээ ингээл бэлэг өгөөл тий. Яг тэр нэг гоё мэдрэмжийг хуваалцаал. Яг хөө би өчигдөр нэг хошин одоо пост оруулсан л да нөгөө оны өмнө нэг юм тий хөссөн одоо шинэ хүн болно гэдэг нэг юм битсэн. Тэр маань хаана хайдаг шиг тий. Тухайн үед ч гэсэн ингээд яг гэр бүлэрээ яг тэр орой гэд нэг гоё
өмнөх жил бүгдээрээ ингэжээ тий. Одоо дараа жил чи яамаар гэдэг тэр бол айгүй гоё мэдрэмж санагддаг. Дараа жил нь тэр биелсэн билээгүй хамаагүй тий. 10 өсөл байвал 2 нь биелсэн багт хангалттай тий. Тэр л айгүй гоё санагддаг шүү. Надад нэг хоёр байна. Нэг нь болохоор би жоохон байхад яг 12 сарыг хүсэн хүлээдэг гэсэн мэдрэмж. Тэр нь юу гэхээр аавын, ээжийн ажлын газраас ирдэг бэлэг. Тийм шүү дээ. Гоё хөөхөд байхад бол тийм. За тэгээд нөгөө сургуулийн шинжил, цэцэрлэгийн шинжил дээр өвлийн өвгөний өгдөг бэлэг. За тэр бэлэгнүүд л яг ингээд авна тэр бэлэгнүүд ирэндээ ах トゥ хамаатан садны бэлэг ирээд амар их бэлэг аваароод тэгээд тэрийг 1 сарын дунд за байж 1 сарын ихэнх за нэг 2 3 хоногт эзэн ч хамаагүй ямар ч гэсэн нөгөө билууртлаа идэх нэг хамтдаа нэг ингээд гоё амттнаа идэх те тэр мөчүүд хүүхэд насанд бол хамгийн их бодогддог байсан. Ягаад гэвэл тэгэж амар их илбэг чихэр жимс нь ховор байсан бол тэр. Тэгээ одоо том болоод ирэхээр игээд байгаа шүү дээ. Тэгээ энэ үед бол ээж болжээ гэж. 3 хүүхдээ ээж болоод энэ өндөрлгөөс харахаа. Тэгээ юу яадаг? Яг харахгүй нөгөө нэг гацуурын мэдрэмж яадаг. Тэгээд манай гэрийн нэг уг нь ёс жаягч гэдэг юм уу нэг тийм нэг товчсон нэг хөвшөөлэдэг байхгүй. Нэг хүүхэдтэй байхдаа хэрэгжүүлж хэлж байсан. Тэрний юу вэ гэхэлэр гацуураа засангуудаа 12 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэл ингээд бэлэг гацуурны доор ингээд боож тавьдаг. Энэ мэдрэмж боож тавиад. Тийм тэгэхээр нөгөө нэг өмнө бэлэг авах мэдрэмж байсан бол одоо бэлэг өгөх мэдрэмж нь надад айгүй гоё байгаад байдаг. Тэгээд тэр бэлгээдээ 30 бэлэг байгаад нь штэ. 31-ийнхэн өглөө задлагдаг байхгүй. Тэгээ өглөө задлаад юу вэ? Тэр дотор нь үнтэйгээс авахгуулаад зүгээр яг энгийн хэрэглээнийгээ бүх төрлийн бэлэг байгаа. Ингээд задлах тоолондоо ганцхан ширхэг үзэг байсан чинь хүүхэд маш их баярлдаг. Тэгээд тэгэхээр энэ бэлгэнүүдийг маш сонин содноор боогод тавих тэр мэдрэмж их гоё. Одоо нөгөө 2 3 болоод ирэхлээр арайч хоног нь урцаад ахаар хэцүү учраас 15-аас эхэлж байгаа. Тэхээс аргагүй гэдэг. Тэхээс аргагүй. Тэгэхээр энэ бэлэг өгж байгаа мэдрэмж нь өөрөө их гоё яага. Яг үнэ. Тэгэхээр яг иймэрхүү мэдрэмж хин нэгэнд 12 сар гарангуут нь төрж байгаа бол бидэндээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгэд очроод мөхцөг маань комент хийсэн байна. Монголд байсан бол цэг Солонгост камертаа ирж тоглох гэж байгаа болохоор хоног тоолон хүлээж байна да. Бусдын адил өмсөх одоо гутал хувцас тий гээд одоо юмнуудаа үс зүс гэж байгаа юм шиг байна тий. Бид шууд орчуулсан шүү. Үс зүс гутал хувцас хунар гээд ингээд бодогдоолон хүлээж байгаа юм байна тий. Орох шинжилгээ бас бодно шүү. Яг үнэ. Эмэгтэйчүүдийн хувьд бас тэр нэг юм гоё мэдрэмж байдаг шүү. Эвөө өмсөх энэ жил тэгээд цаашаа үргэлжлүүлээд гисэн хөөхөд байхад цасан охин болж байгууллага гэсэд бэлэг их цуглуулдаг байжээ. Гэхдээ модод засахтаа эхлээд гэртээ их цэвэрлэгээ хийж засаад оройн гэрлээ хасааж хөөрөх орж ирсэн хүн бүр мэлаж мөнгө өгдөгсөн гэж тий. Бас мэдрэмжүүд энэ гоё мэдрэмжүүд байна шүү дээ тий. Шууд л нүдэнд харагдчихэ. Тэгэхээр бид нар ингээл ээж ав болцсон тийм манай цэцэг ч гэсэн басаа хэлж шин ингээл охиндоо гээл те. Тэгэл ингээл хэлж байгаа шиг одоо тий өөрийнхөө хүүхэд байх тэр үеийн мэдрэмжийг хуваалцж байна. Одоо том болоод гээ хуваалцж байна. Тэгээ танайх бол мэдээж импортын бүтээгдэхүүнүүд оруулж ирж байгаа. Тэгэхэд ингээд импортын бүтээгдэхүүнүүд тэр дундаа хүнс тий хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бол маш эрсдэлтэй бизнес шүү дээ. Хүмүүс тэгж ярьдаг тий. Тэгэхээр энийг ингээд нөгөө эрүүл байна уу, аюулгүй байна уу, тээвэрлэлт нь байна уу гэ сая ингээд бүгдийг нь ярьж байна. Гэтэл яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсээ тэр болгоны эрсдлийг тооцоод гээд монголчуудтай оруулж ирж байгаа нь бас ингээд нэг юм том ажил байгаа даахгүй хэдий бизнес ч гэсэн тэгэхээр яг энэ үед ингээд танаа багийн арын ажил бас ямар байдаг вэ? Энэ тараа хаваалцаач. Тийм бид хэд ч одоо нөгөө нэг юм импортын компани гэдэг утгаар нөгөө нэг тээвэрлэлт эхэллээ л бол бид нар чинь нөгөө нэг одоо нөгөө тээвэр хариуцсан менежер маань нөгөө нойр нүрдгөө гэдэг шиг. За тэгэл нөгөө хол зам тавуулж ирж байгаа тий. За тэр замдаа яаж чавал цас орчих юм бол баг яана гулгаатай байна уу машин маань яаж явж байгаа болч гэдэг юм уу. Цас орохоор санаа зовно, бороо орохоор санаа зовно гэх. Цаг агаар чинь нөгөө тээвэрлэлт нь нөлөөлөл гэдэг чинь санаа зовно. За тэнгүүд нөгөө нэг ирээл агуулгатаа маш зөв хадгалах хэвээр. За тэгэл агуулгын ажилтнуудаа хүртэл яг нөгөө нэг юм тогтсон дүрм журмынхаа дагуу тээвэрлэлтэд өргөжлүүлэх баглах хэвээр бол яаж баглах хэвээр юм те. Бүх юмыг нөгөө нэг юм хатуу журмаараа ингээд зохицуулчихж байгаа учраас ер нь бол хүнс гэдэг чинь өөрөө нөгөө нэг бид нар нэг л алдаа гаргачих юм бол тэр чинь нөгөө нэг хүний эрүүл мэндтэй холбоотой учраас аль болох тэр нөгөө нэг тогтсон нөгөө нэг юм журам хуйлуудын дагуу ер нь бол аль болох ажилдаг гэсэн. За тэгээ яг 12 сар болон 5 сар ч гэдэг юм уу те бид нар чинь нөгөө нэг юм оройх ирэхгүй гэдэг шиг. За ингээл за шинэ жил дуслаа гингүүт одоо ингээл дахиад цагаан сарын бүжигнаа эхэлдэг ч юм уу. Тэр болгонд ер нь бол нөгөө нэг юм баг хамт олонны уялдаа айгуу сайн нөлөөлдөг гэсэн. За би энийг хийх ёстой, тэр маань хийх ёстой гэд одоо тэгээ нөгөө нэг баг болоод удцсан хүмүүстэйгээ нөгөө ажиллаж байгаа болохоор за энэ үед
тэр менежер маань энийгээ зохицуулчдээ шүү. Бид нар ингэдэг шүү гэдэг нөгөө нэг юм баг хамт олонны хамтын ажиллагаа аюул чухал. Тэр хүндээ итгээд тийм тэгэнгүүтээ бид нар чинь нөгөө нэг юм бэлгнүүд одоо ингээл бүтээгдэхүүнүүд борлуулалт нь гараад эхлэнгүүт за хүмүүс яаж хүлээж авч ийн. Тэгээд бид нар ч бас ингээл те за энэ чудааг ингээд хайрцаг хүмүүс таалагдчихж байгаа болоо. За ингээд бэлгээ дэлгүүрээс аваад явахтаа нөгөө нэг хялбар авч явахаар хэдүүлээ сав баглаа бодлоо хийж үү ч юм уу те. Тэгэл одоо бидэд нөгөө бэлгээ 10 дээр нэмэх нэгээр хөдөлталж байгаа нь аль болох эцсийн хэрэглэгч маань нөгөө нэг ингээд хямдралтай үнээрээ өөрсдөө гар дээр аваасай гэдэг бодлогыг бариад те. За та танд 11 бэлэг хэрэг байвал 10 бэлэг нийл мөнгөтэй байхад хэдүүлээ 11 бэлэг авчихна шүү дээ гэдэг юугаар бодоод ер нь бол 10 дээр нэмэх нэг гэдэг юугаа ер нь бол бүх худалдааны цэгүүд рүү гаргасан байгаа. Манайхаар үнээс боломжтой. Тийм үнэхээр боломжтой. Үн бол бас их чухал агаад байдсан шүү дээ. Олон хүүхдүүдэд бэлэг өгөхөөр болдог. Түрүүн би бол нөгөө нэг аав ээжийн ажлын газраас нь бэлэг гэл тэгсэн шүү дээ. Тэгэхэд нэг байгууллага дор хаяж цөөн хүнтэй бол 10 гэл. За тэгээд түүнээс дээшээгээ байгаа шүү дээ, тийм. Тэр олон хүний чинь хүүхдүүд нэгж нэг болон түүнээс дээшээ байгаа. Тэгэхээр яа харахгүй л нөгөө нэг бөөний үнээр гихтээ чанартай бүтээгдэхүүн авахыг бол хүмүүс зорж байгаа. Тийм ч учраас эрэл хайгуул маш их хийж байгаа шүү дээ. Тийм. За энд ингэсэн байна. Коммент хөргч хөө. Тэгээд хүрч хөө бэлэг өгөхөд бүр хүүхэлтэй маань ороод ирсэн байна. Ойрдоо орж ирэх. Өдрөндөө сайхан бүсгүүчүүд минь сая орж ирлээ гэж. Тэгвэл мэдрэмжээ хуваалцаарай гэж хэлэх гээд байгаа юм. Шинэ жилийн 12 сарын мэдрэмжээ хуваалцаад гоё бэлгийн эзэн болоорой. Өнөөдөр оролцож байгаа. Тэгээ гэрэлтмиг ивент тэгж байгаа Чуда Монголын маань сүн бүтээгдэхүүнтэй бэлгийн эзэн болно. Тэгээ Монголд байгаа дүү нарын хүүхдүүд авнаа гэж байна. Одоо нэг ганцаараа мэдрэмжээ хуваалцсан байгаа учраас мөнгөцөг бол батаараа би авнаа гэж шүү. Тэгэхээр манайхан өрсөлдөөрэй. Өрсөлдөгчд хэрэгтэй байна. Хүүхэлтэй. Баясгалан дэмжиг. Чудагийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Бэлгээ эднийхээ сонгорой хүүхдүүд ч дуртай даа гэсэн байна. За баясгалан дэмжиг өөрийнхөө 12 сард төрдөг мэдрэмжээ бидэндээ хуваалцсанаар өөрөө ч гэсэндээ бас бэлэг авах боломжтой шүү дээ. Заавал нөгөө 12 сарын сүүлээр бэлэг биш те. Өнөөдөр гинт нэг хүүхдүүдтэй бэлэг бариад орох юм бол бас их гоё мэдрэмж явах та. Хүүхдүүд нэг хүлээгээд байдаг ш. Тэнгүүд улам нөгөө шинэ жилийн уур амьсгалыг энэ удаад нөгөө ханиаднаас шалтгаалаад хүүхдүүд маань бас л нөгөө олон нийтийн арга хэмжээнүүдийг бүгдийг хорчихсан. Тэгээ дээрэс нь 22-оос хойш, за 15-оос хойшоо бага анги гэж байгаа бол тэгээ дунд ангийнхан маань 22-оос хойшоо амраад явчихж байгаа. Тэгвэл сэтгэл санааг энэ дэмжээд шинэ жилийн уур амьсгалыг нь оруулаад зүгээр л 12 сард төрдөг мэдрэмжээ бидэнтэй хуваалцсанаар энэ гоё бэлгийн эзэн болох боломжтой байна шүү. Яг үнэ. За тэгээд байгууллага хамт олноороо ямарваа нэг ажлыг ингээд хийхдээ ийм гоё нөгөө мэдрэмжээр хийх нь бас ямар чухал юм бэ гэдгийг сая хуваалцсан шүү дээ. Тэгвэл манай их цэцэг өөрөө бас энэ бүтээгдэхүүнүүдээс хамгийн гоё мэдрэмж авдаг бүтээгдэхүүнээ онцлоод гоё тулд нь ярьж өгөөч. За миний хувьд болохоор энэ 260 грамын савлгаатай энэ нөгөө нэг босоо уудаг явуулт маань ер нь бол миний хамгийн бест сонголт гэх юм уу. Эмэгтэйчүүд бүр тий. Тий, одоо жишээ нь бид нар чинь ингээд нөгөө нэг 6-аас хойш юм идэхгүй ч юм уу тий. Тэгэл нөгөө шинэ жил болцоо одоо тэгэл нөгөө бүх юмаа хэмжиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө нэг ингээд яг ингээд орой юм идэхээр санагддаг үе ч юм уу. Тэр үедээ ер нь бол яг ингээд аваад уухад яг нэг удаагийн ингээд зориулттай хялбар. За өглөө ингээд үлэн дээрээ уухад ч юм уу тий. Яг ингээд нөгөө нэг юм яг ингээд хоол идмээр байгаа нөгөө дотор хүмүүс маань ингээд зөрчилдөд хэлж байгаа үү. Тийм энэ йогуртаа уучаар яг ингээд бүх мэдрэмжийг ингээд дараад өгчдөг. Тэгээд яг нөгөө нэг юм жимсний агуулмжууд нь өөрөө яг нөгөө нэг юм яг оригинал жимсэн дотроо байгаа учраас бас яг ингээд бид нар сүм бүтээгдэхүүнээ жимстэйгээ хойлоод яг нөгөө хэрэгтэй аминд юмуд авчиж байгаа. За тэгээд нөгөө энэ йогуртаа уучаар бас нөгөө нэг түрүү хэлсэнчлэн нөгөө нэг хотод гэдсний нөгөө тэнцвэрт байдлыг хадгалаад нөгөө надад хэрэггүй нөгөө нэг юм микрофлорыг байхгүй болгочихж байгаа учраас бас дараагийн хоолундаа идэхэд ер нь бол ингээ биеиг маань сайхан бэлдээд өгчдөг гэх юм уу. Тийм болохоор би ер нь бол юм уудаг йогуртанд бол хамгийн хайртай. Тийм байх тийм ярьлаа. Надад тэр йогуртныхын тэр наатли манготой нь бол үнэхээр таалагдсан. Йогурт, манготой, тортой тий. Энэ одоо төрөл бол үнэхээр бүр дотроо ингээ жимсэн. Яг юм нөгөө нэг органик гэдгээрээ байсан. Тэгээд ингээд юу нь болохоор бусад йогуртаас надад жоохон ялгаатай санагдсан зүйл нь юу вэ гэх юм бол илүү өтгөн санагдсан. Тийм. 115 грамын савлгаатай йогурт маань болохоор өөрөө нөгөө нэг юм юутай өтгөн бүтцтэй ямар нэгэн усны хол заахгүй түрүү хэлсэнчлэн сүмб яг 100% сүүгээрээ нөгөө нэг йогурт маань хийгдээ тэгээд яг байгалийн жимсээ ер нь бол оруулж өгсөн байгаа гэсэн. Тэгээд нөгөө савлгаа нь өөрөө 115 грамм учраас яг нөгөө бид нар өөрсдөө нэг удаадаа идэх ч юм уу хүүхдүүдэд яг нэг удаа хэд удаа халбагдаад өгөх зориултын хэмжээтэй савлгаатай. Тэгэхээр нөгөө нэг энэ нөгөө нэг өтгөн бүтцтэй учраас бас нөгөө
хүүхдүүдэд сонгоод өгөхөд хідүүлээ дараа нэг юм эргэлзэх юмгүй яана юу өгч ч юм уу гэж бодох айцгүйгээр ер нь бол чуудаг нөгөө нэг хэлэхэд ер нь бол би ингээ хүүхдтэй ч юм уу дүүдээ ээж аавдаа өгөхөд дараа нөгөө нэг ингээ аюулгүй байгаа учраас нөгөө нэг эргэлзэхгүйгээр сонголт маань болж чаднаа л гэж хэлж байгаа. Өөрийнхөө авчирдаг өөрийнхөө байгууллагын авчирдаг бүтээгдэхүүнийг нүүр бардам ярих чинь бас нэг урлаг штэ. Тэгсэн чинь манай хүүхэлдээ ямар хөөрхөн ярьдаг өхөн бэ гэсэн байна. Тэгэхээр ярианд нь болоод тэгээд энэ бүтээгдэхүүн үнэхээр чанартай юм байна гэдэг мэдээллийг бас авч чадж байгаа бол өнөөдөр бид гурвын энд нэвтрүүлгээ хийгээ сууж байгаагийн бас нэг зүйл ээ. За маш урт комент ирсэн байна. За 12 сар бол догдолсон, баярлсан, дүгнсэн, чармайсан бүхий л мэдрэмж хамтдаа амтагдсан нүд ирэмхийн дотор гүүгээ дуустдаг 31-ийн өдөр. Тийм шүү. 30 хідэн мэдрэмж урсан өдрүүд байдаг. Энэ бүхнийг чуудагийн бэлгийг авсан хүүхэд гүүгээр төсөөлхийн аргагүй гинэ. За өстө нарийн явсан шүү. Хүүхдүүдийн амталсан амтгүйгээр баяр хөөргүйгээр төсөөлхийн аргагүй. Чуудаа бол 12 сарын мартагдашгүй амтны мэдрэмж болж байгаа гэд манай инх цолмон цаамаа маань бичсэн болвол очроод мөхцөг. Ваа, бэлэг минийх л гэдэг. Дахиад гоё комент бичээрэй. Цаамаа дахиад үргэлжлүүлсэн байна. Яана хүүхдүүдтэй аваачсан йогурт өөрөө нуугаад уучихсан байвал яах вэ? Ёстой л хүний чанарыг хизүү болгодог тиймэр амтаараа татдаг бүтээгдэхүүн дээ чуудагийн йогурт. Харин йогурт таргийг алалцаад авч чадаагүй болохоор цаанаас нэг заавал авандаа гэсэн мэдрэмж бол байгаад шүү гэсэн байна. Тийм шүү дээ. Йогурт таргийг би бас авч чадаагүй байхгүй юу? Тэгээд бас тэгтээ нөгөө амтын бол мэднэ. Нэрстэй нь бол үнэхээр таалагддаг. Тэгэхээр нэрээ алцаад авч чадахгүй үе байсан тий. За тэгээ манайхан бас яг 12 сарынхаа мэдрэмжийг очир бат мөх цэцэг шиг цоомоо шиг тий баясгалан шиг ингээд бичээрэй дэлгэрэнгүүгээр. Тэгээ дэлгэрэнгүүгээс нь би тэгэхэд бас шалгаруулна гэж хэлээд байгаа шүү. Тэгээд гой гарын бэлгийг авах боломжтой. Гарын бэлгээс ч гадна зүгээр хүүхдүүдийн тэр энэ бэлгийг ээж аав нь барайл орох тэр мэдрэмж бол үнэхээр тий гоё штэ. Бид нар ингээд 12 сарын 25-нд ажил тараад хамгийн одоо төгсгөлийн ажлыг хийж дуусчаад том ажлынхаа бэлгийг бариад ороход манай хүүхдүүд яадаг вүлээ тий. Маш их баярлалаа. Тэр мэдрэмж бол үнэхээр гоё байдаг шиг өнөөдөр гэрэлтмийг сонсоод бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Үнэхээр одоо тий эрүүл бүтээгдэхүүнийг та аюулгүй бүтээгдэхүүнийг авах боломжтой шүү. Та нүүр улаахгүй авах боломжтой шүү гэдэг энэ бүтээгдэхүүнийг бариад авахад тий аваад орох одоо бүрэн боломж байна. Ялагч болоорой. Би бүр яг ингээд өөрийнхөө амнаас өчнийхөө өөрийнхөө амнаас бүр сонсомоор байна. Чуудаг барьж хүүхдүүдтэй орох одоо 5 шалтгаан хэлээч. За түрүү хэлсэнчлэн ер нь бол нөгөө нэг юм эрүүл бүтээгдэхүүн ямар нэгэн химийн орц найрлага нөгөө нэг юм байхгүй гэсэн утгатай. За тэгээд нөгөө нэг нүүр бардам авч орно. Тэгээд дараа нөгөө нэг юм аюулгүй. За тэгээд нөгөө нэг юм царайлаг үзэмжээр үнэ. Анхаарлыг бол шууд тэгдэг. Тийм. Тэгээд би тэд нөгөө бэлгээ барихтаа бас та бүгдтэй ягаад нөгөө нэг юм сая хэлсэнчлэн 21618 800 гэдэг үнүүдээр гаргаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг энэ бэлгүүдээ аваад орохдоо нөгөө нэг за найзынхаа нэг 3 хүүхэд төгчиж гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө өрхийн санхүүд бас нэмэрсээ бэлэг гаргаж байгаа. Тэгээ нөгөө нэг эрүүл бэлэг өгж байгаа гэдэг үүднээсээ хэдүүлээ нөгөө нүүр бардам сонгох болов уу гэж би бодоод байгаа. Хамгийн гол нь таны мэдрэмжийг бол тэр өдөр тултал нь гаргаж өгнө л гэж байгаа шүү дээ тий. Тийм. Ер нь бол өгсөн авсандаа үлзээ тий. Бэлгийн эзэн хүүхд маань эргээд танилуу бол үнэхээр энэ жаргалтай харцаар л харна гэсэн. Авахтаа ч харна, эзнийхээ дараа ч харна гэсэн үг шүү дээ тий. Тийм. Тэгээд ингээд ер нь бол ингээд бүтээгдэхүүнүүдийг таних бас ямар түрүүнд бас хэлжэлсэн л да маш олон шалгуурыг яадаг гэд тий. Яг энэ сүн бүтээгдэхүүн дээр бол онцолж ямар шалгуурууд илүү байсан бэ? Одоо ингээд энэ хугацаа маань нэлийн төгсөн байгаа бүтээгдэхүүн байна шүү дээ. Угаасаа баг. Тийм, баг угаасаа баг гэж байгаа тийм. Тэгэхээр яг сүн бүтээгдэхүүн дээр бүр Монголдоо ингээд манайх бол яг ийм гоё савлгаатай цөөн хийж байгаа. Тэг хийдэг газрууд байдаг ч гэсэн цөөн байгаа. Тэгэхээр яалтчгүй ингээд ойрын хөршөөс авах те ингээд хэрэглэгчтэй болох шаардлага байгаад идэг шүү дээ. Чуудаг одоо танах яаж ямар шалгуураар авсан. Ер нь бол бид нар нөгөө нэг юм хуурай сүний холцгүй гэх юм уу? Яг цэвэр сүн бүтээгдэхүүн ер нь бол хайсан гэсэн утгатай. За тэгээ чуудаа нь өөрөө түрүүн хэлсэнчлэн бас л нөгөө нэг Оросдоо өөрөө нөгөө эхний 3 хангалтж байгаа учраас бид нар нөгөө нэг бас тухайн улсдаа бест селлер байгаа бүтээгдэхүүн нь Монголын хүн бас ингээ хэрэглэгчид ирээд таарах уугүй юу гэдгийг бас хэлээд судалж байгаа гэсэн. Тэгээ чуудаа маань өөрөө яг Монголын хэрэглэгчд рүү яг ингээ борлуулалт нь гарч эхлээд яг нэг 2 дахь жилийн айн дээр ирж байна. За тэгээл эхлээл нөгөө хүмүүстэй аль болох хамтлуулаад аль нь болохоор байна. За тэгээд бид нар мэдээж нэр төрлүүдэд нэмэх ч юм уу те.
Тэгэхээр нөгөө нэг тавигдж байгаа гол шалтгаан маань болохоор орц найрлаган дээр нь яг нөгөө нэг сахарын агуулмж хэр өндөр байна. За тэгээд ашигтай бактери буюу бидэнд нөгөө хэрэгтэй бактериуд маань хэр өндөр дүнтэй агуулгдсан байна. Усны хольц байна уу үгүй юу гэдгийг л ер нь бол гол шалгуураа болгодог гэсэн үг. За тэгээ мэдээж бидэнд нөгөө нэг авч явахад хэрэглэхэд хэлбэр ч юм уу те яг нөгөө монгол хүний амтнд таарсан гэдэг шиг нөгөө нэг юм амтлах мэдрэмжүүдийн тэгж нөгөө нэг амтлах мэдрэмжүүдийн нөгөө нэг илүү сайн судлахын тулд нөгөө нэг амтлагаа тодтолтойгоор хүмүүсээс сэтгэлээ сайн үлээж авдаг гэсэн үг. Бид хэдий нөгөө нэг дүгнэлт тайлан ч мэдээж хэрэглэгчийн яг нөгөө нэг сэтгэлээр гардаг учраас аль болох ойрхон байж за танд амтлангууд ямар мэдрэмж байна яаж ийн гэдэг юмнуудыг аль болох нөгөө нэг юм ойрхон тавтамжтай ер нь бол хийгдэж явдаг байгаа. Тийм шүү. Орос бүтээгдэхүүн ингээд жоохон онцлох юм бол жоохон чихэрлэг байдаг тий. Харин чуудагийн явдлахаар тийм биш байсан гэд би нөгөө түрүүнд хэлээд исэн энэ дагуул амтлагдаг тий сүү амтлагдаадсан их өтгөн байгаад исэн байхгүй. За тэгээ очрот маань ингэсээ одоо коммент нэг сайхан уншиж өгөөд бас шалгаруулах тийш яандээ тий. Цасан охины палаж ээж урлаж цасан охины малгайг аав хийж чимэглэж өгдөг байжээ. Харин өөрөө охинтой болоход аав нь малгайг нь орлож өгөөл цэцэрлэгийн шинжилт нь оруулж гой зурагтай үлдсэн дээ гэж. Яа гоё шүү. За араас нь хүүхэлдээ. Хүүхэлдээ хоцрохгүй л дээ. Үгүй муу урт коммент ицсэн байна. Шинэ жилийн дуу сонсоод цонхоор цас орохыг хараад кофе уух гоё. Хүн бүр хаашаа ч юм яарад жижиг алхан холихыг ажиглан суух нь цаанаа л нэг кино зураг өөрийнхөө нүдээр бичиж байгаа юм шиг. Гадаа хүүтэнч хүүхдүүдийн нүдэнд шинэ жилийн баярыг догтлон хүлээсэн аз жаргалаар гэрэлтгийг харах мэдрэмж сайхан. Гэр бүлийн баяр учраас цаанаа л халуун дулаан мэдрэмж төрүүлдэгэ гэсэн байна. Ямар гоё юм бэ тий. Тийм шүү дээ. За нэвтрүүлгийн хугацаа өнгөрөх чинь тэгэхээр өмнө нэрсэн комментуудаас шалгаруулъя. Тий шалгаруулахаас өмнө би бас ингээд асуумаар байна. Одоо сонсогчд маань ингээд Чуда Монгол за Чудагийн бүтээгдэхүүнүүдийг бол одоо ордог супермаркетууд тий ордог сүлжээ дэлгүүрүүд ойрхон байгаа газруудаас авал харж исэн гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл хаагур зарагдж байгааг нь хэлж өгөөд маш олон тэгээ шалгаруулъя. Зөндөө олон байгаа болохоор хэлүүлэх гэдэг тий. Тэгэр өөрөөр нь хэлүүлмээр. За Чуда маань болохоор ер нь бол нөгөө нэг бүх сүлжээ дэлгүүрээр болон 8 нэр супермаркетуудаар бүгдэнд нь ер нь бол худалдаалагдаж байгаа. Тэгээд мэдээж сүүн бүтээгдэхүүн учраас та Орсон дэлгүүрийнхэн хөргүүрийн тасгаас очиж Чудагаа олно гэсэн. За тэгээд Чуда маань яг юм улаан савлгаатай Чуда гэсэн нөгөө нэг юм том бичвэртэй болохоор та бол андоорхгүй авна гэдэгт бол хэрэгэлцэхгүй байна. Тийм. Ер нь бол сүлжээ дэлгүүрүүд болон нөгөө нэг 8 E-Mart гэх томоохон сүлжээ дэлгүүрүүд рүү бүгд нь лүүн орцсон. За тэгээд 8-гаар болон Алтанчлаа буюу Carrefour-ийн дэлгүүрүүдээр амтлагаа тодтолтоо маань 5 дахь хагасаа өдрүүдэд ер нь амтлагаа тодтолтоо явж байгаа. Тэгэхээр та хэрвээ амталж үзээс амтаа сонгомоор байна гэх юм бол манай нөө Чуда Монголд пэйжийг дагаад тэрэн дээрээ энэ 7 хоногт аль сүлжээ дэлгүүр дээр амтлагаа тодтолтоо явах гэж байгаа вэ гэдэг мэдээлүүд маань тухай бүр ордог болохоор тэнцэнээсээ мэдээлэл хараад тухайн дэлгүүрээр ороод амталж үзээ сонголтоо хийгээрэй. За тэгээ. За одоо ойрхон юу байна амтлыг гэж сууж байгаа шүү дээ. За одоо ингээд 3 минут үлдсэн байна бид гуравт. Тэгэхээр их цэцгээсээ бас яг тий сая ирсэн комментуудаас хэнийх илүү онцгой санагдваа. За би болохоор нөгөө нэг очрот мөх цэцгийн нөгөө нэг юм цасаа охины палаж ээж маань урлаж өгсөн гэдэг коммент яг хамгийн одоо нөгөө нэг юм супер яг жинхэнэ яг нөгөө мэдрэмжээ болцоо бараг уншиж байхад яг нэрэл ээжээ урлаж өгсөн палаж гэдэг юм яг мэдрэгдэж байна. Тэгэхээр надад бол энэ коммент маань хамгийн яг ойрхон буюу яг ингээ гоё мэдрэмжээ хаваалцсан коммент байна гэж. Хамгийн түрүүнд мэдрэмжээ хаваалцсан бас сүүл мушгиж хүмүүстэйгээ өрсөлдөж дахиж нэг мэдрэмжээ хаваалцсан. Очроод мөнх цэцэг маань дахиж Монголын өрсөд сэтгэл зүрхээ зориулсан хамгийн найдвартай амттай Чуда оруулж ирж байгаа хамт олондоо баярлаа гэдэг комментиг илгээсэн байна. Гэхдээ энийг илгээхээс чи өмнө ялагч олгочлоо шүү. Уушхаасаа өмнө шийдсэн шүү гэсэн шүү. Тэгээ арын хаалга байсангүй уушхаасаа өмнө шийдэдлээ. Яг үнэ тэгээ өөртөө ихтэй юм аа минийх гэж байгаа авчихъя. Тэгэлээ Монголд байгаа дүүнэрийн маань хүүхдүүдэд очино гэсэн. Яг үнэн тийм. Тэгэхээр яг одоо яг энэ бэлэн болцсон байгаа энэ бэлэг маань гэр бүлийн радиогийн байранд хүрээдэрсэн байгаа. Тэгээд 3 хайрцагийн бэлгийг Монголд байгаа хүүхдийнх нь дүүгийнх нь гэр бүлийн тэр хөөхөн хүүхдүүдэд Чуда Монголынх нь ах эгч нараас нь одоо бэлдээд чин сэтгэлийнхаа бэлгийг аваад ирсэн байгаа. Тэгээд нэвтрүүлгийн дараа өнөөдөр ирээд аваараа. Ягаад тэгэхээр сүүс өн бүтээгдэхүүн хугацаа одоо богино. Ягаад тэгэхээр яг эко эрүүл нөгөө үнэний сүүнээс гаргаж авсан гэдэг шиг тийм бүтээгдэхүүн учраас
хугацаатай байгаа 25 нар дуусчихсан тий. Тэгж. Ааха. Нэг орцсон болохоор 25 дуусж байгаа. Гэхдээ мэдээж нөгөө нэг 20 ер нь бол бүтээгдэхүүн Хугацаанууд бол маш олон байгаа. Гэхдээ яг энд ирсэн бүтээгдэхүүн маань энд тийм ирсэн байгаа. бэлэгний орцонд байгаа нь 25-ны хугацаатай байгаа. Аваад сайхан хайртай тий хүүхдүүдтэй бэлэг болгоод өгөөрэй. За баяр хүргье гэд хүүхэлтэй маань бас баярыг хуваалцсан бол очроод мөнх цэцэг маань баярлалаа та нартаа гэд бас хуваалцсан байна. За тэгээ бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллага гэс яриад тэгээд өндөрлөе тийм ээ. За Mom Doctor-ийн маань бидэнтэй хамтран ажиллаж байна. Мэдээж одоо утааны уйлрал, хүүтний уйлрал байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ, цэцэрлэгээрээ, сургуулаараа хамт олноороо дархлаагаа дэмжих бүрэн боломжтой Mom Doctor гэх пэйж хуудсыг дагаарай. 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоорой. Яг миний өмнө байгаа энэ багц маань бол цэцэрлэгийн багц 30 хүүхэдтэй нэг ангийн 2 сарын хэрэглээ. За одоо жишээлх юм бол багш нь өдөр те энэ ванны цэхмэлийн сайхан бэлэн болгоод хүүхдүүдийнх нь хөлийн дүрээд сайхан унтуулчихна. За сэрэнгүүт нь ханиадных нь одоо энэ цэхмэлийн баг багаар уулгачихна. За тэгээд явангуут нь явхад нь энэ дархлааныхын одоо цэхмэлийг буцалгаад бас баг багаар уулгачихна ч гэдэм юм. Айгүй хөөрхөн тийм арга замтай байгаа шүү. За хуцыг мэдээсэн бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Мэдээж би өнөөдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрт маань Анс голын Солонгост байгаа очир бат мөнх цэцэгтэй бэлэг өгсөн чуудаас бид нартэй хамтарч байгаа. Тэгээд чуудагийн маань хувьд 2 бэлгийн багцыг гаргасан байгаа. Бэлгийн багцын хувьд гэвэл үн маш боломжтой 21600 болон 18800 гэсэн 2 эко за эрүүл бүтээгдэхүүнийг таны гэр бүл санал болгож байгаагаараа онцлог юм шүү. Та мэдрэмжээ хайртай хүмүүстэйгээ үргэлж хуваалцаж байгаарай. Чуда Монголд гэсэн фэйсбүүкээр н орж агаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаад бас бусад бүтээгдэхүүнүүдтэй ч гэсэндээ танилцаж болно. 10 бэлэг авбал 1 бэлэг үнгөө гэдгийг танд дахин дуулгая. 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод бэлгээ захиалаад аваарай. За тэгээд өнөөдөр мэдрэмжээ хуваалцъя гэдэг энэ сэдвээр Жаргалан Чарга уул хувьцаат компани ерөнхий менежерийн их цэцэгтэйгээ ярьлаа. Тэгээд яг 12 сар мэдрэмж ярьсан үнэхээр гоё байна. Тэгээд танаа хамт олонд бас зочиндоо ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. Тэгээд 12 сар хамгийн гоё мэдрэмжтэй байх болтугай. За энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та хэдтэй бас бүгдэнд баярлалаа. Танаа хамт олон болон өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн, сонссон бүх хүний гэр бүлд нь ингээ шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. За гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань энэ түрээд өндөрлөж байна. Эфирт баясаа. Заяа найруулагч Мисо ажилласан өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч ява. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.